Дэлхийд гайхагдах Монгол авьяасыг дэмжигч Хас банк төлөвлөж байна. За тэгээ өмнө Говь аймгаас бид нар авьяаслаг монголчууд шоунд оролцохоор 24 хүүхдийн бүрэлдэхүүнтэй одоо хүрэлцэн ирлээ. Би биелгээний нэрт мастер, Монгол улсын гавьяач жүжигчин Нанжидын дэглэлт, Монгол улсын урлагийн гавьяач зүтгэлтэн Идэр Батын хөгжим Ботхон Тишээ гэдэг бүжигтэйгээ хүрэлцэн ирлээ. За миний хүүхдүүд одоо хамгийн бага нь энэ охин 3 настай. За хамгийн дээд тал нь 13 настай. Ингээ 3-аас 13 насны хооронд тэгээ томоос эхлээд жижигэрсээр хамгийн сүүлд энэ охин маань гардаг байхгүй юу? За энэ олон хөөрхөн жаалууд, энэ хөөрхөн олон ботгонууд хаанаас ирсэн бэ хүүхдүүд ээ? Өмнө. Яа. За та нар өнөөдөр ямар үзүүлбэр үзүүлэх хүүхдүүд ээ? Ботгон Тишээ гэдэг бүжиг үзүүлнэ. За. За тэгвэл ингээд их жаах нар нь энд байгаа бүх хүмүүс та нарын гоё бүжгийг хамтдаа үзье тэ хөө. За.
Та нар тэр аяараа сул авиас хүүхдүүд ээ шүү. За юу. Та нар ялангуяа 4 настай ботгол мундаг авьяа штэ. Аймаа том авьяа штэ ботгоо шүү. За юу. Хүүхдүүдээ баяр хүргэе. Та нар үнэхээр Монгол улсынхаа авьяаснуудын нүүр царай болж чадж байгаа шүү. За юу. Маш гоё тоглолт байлаа. Одоо бусад их чах нарынхаа сэтгэлийн сонс идэх үү. За, Рокет Бэй. Йоо, за ахын дүүнэр бол өстой ахыхаа амьдралдаа өвчсэн хамгийн игдүүтэй зүйлүүдийн нэг байлаа. Тэгээд хамгийн игдүүтэйгээс гадна та нар зүгээр ч бас ингээд игдүүтэй хүмүүс биш. Энэ олон хүмүүс ингэж зэрэг энэ хөдөлгөөнүүдийг хийгээд ингээд бүжиглээ өсөрч царайгаа явж байгаа. Манай од бол энэ бол ерөөсөө хөдөлгөөн алдахгүй байгаа хөөх гэж. Тэ? Ийм мондог бүжигч ахын дөө. Ста мондог гэсэн шүү заа. Та нар айгүй гоё өнгөлөг ийм жоохон хүүхдээ ийм сайхан ариун сайхан ийм зүйлүүдийг би хамгийн сүүлд хизээ ийм сайхан зүйл гигэн ийм сайхан зүйл үзснээ бол яг үнэндээ санахгүй байна. Үнэхээр гоё байлаа хаа. За. За. Дэг ихчийн сэтгэлийг сонсох үү? Би бол яг манай авиасыг монголчууд гэдэг энэ сайхан тайзыг бол үнэхээр одоо хүүхдийн энэ ариун сайхан энергиэр мэлаалаа гэж бодож байна. Тэгээ баярлалаа. Үнэхээр маш их баярлалаа. За, харангийн чукахын сэтгэл ямар байна сонсъё. Хамтараа лаг үеч чадлаа та нар. Игчин та нарт сэтгэл хэлмээрг байна. Би зүгээр тайзан дээр гарч идэх үү? За, одоо манай 4 настай бодог хөөрхөн дууд болно шүү. Баха Одоо бүгд багшийн нөрчидэх үү? Багш нь ийм хайртай багш нь. За ястаа гайхамшигтай. За энэ тайзан дээр уйлаад, энд уйлаад. Олон юм нуршаад яах юм бэ бүгдээрээ? Саналаа хэлээ нэгэн зэрэг. ботгонуудаа. Тийслээ. Шууд тийшээ яваа. За тийшээ яваа. Нэрэж. Баяр. Чимгэн шүүгчийн сэтгэлийг хөдөлгөж чадсан хөөрдөн бяцхан ботгонууд маань хамгийн хайр татам хөөрхөн үзүүлбэрийг үзүүлж чадлаа. Авьяасдаг монголчууд шоуны бас нэгэн өдөр инхүү өндөрлөж байна. Өнөөдөр бид чамгүй олон авьяастан үзэж харлаа. Ботог алсан. Тэн дээр уйлууллаа шүү дээ намайг. Харин тэгсэн тий. Би бол жоох игэл чукагаар тоглож байгаа байхгүй. чукаг уйлжхан заа зээш. Хоёр эрэхтэйг нэг л уйлж. Би болий даа гэх. Болиг гэл. Тэгээ би тэр нэг хүүг хараад уйлсан. Тэр цагаа уйлаа. Тэгсэн. Тэр тэгсэн. Гэхдээ тэгээд хамгийн хөөрхөн нь хүүхд чинь нэг ээж аваагаа санаад уйлж болно да үгүй. Багш. Шууд багш гэж хэлж шүү. Багш нь тэнд уйлаа айц. Одоо та дахин ярьсан ч уйлах гэдэг шүү дээ. Уу харин тэгээд багшигаа ингэж хүрээлж аваа те. Тийм амар хөөрхөн. Гэхдээ энэ нэг юм тэмцээнд орж байгаа юм бас хүүхдүүдийг их мундаг ингэж нэгтгэж байгаа. Нэгтгэж байгаа.